За өнөөдрийнхөө подкастыг эхлүүлээ тийм ээ. Өнөөдрийн ярилцах сэдв болохоор нэлээд бодож ирсэн бид нэр юуны талаар нэг яриа хийжсэн сэдв байгаа. Тэгэхээр хөвгүүд охидтой ер нь одоо хандахтаа ялгаатай ханддаггүй. Ер нь нөгөө бид нар гендерийн нөгөө тийш одоо байдлыг ер нь одоо яг хөвгүүд охтууд дээр яг ижлэхэн харж чадж гэнэ үгүй юу гэсэн иймэрхүү одоо сэдвэр ерөөхдөө өөрсдийнхөө амьдрал дээр одоо нөгөө ажиглагдчихж байгаа тиймэрхүү зүйлсийн талаар ярилцъя гэж бодсон. За мэдээж эхлэхээр нөгөө асуултаар эхлэв шүү дээ тийм ээ. Энэ удаад болохоор өөр эхлээд нөгөө хуучин дээр үеэс эхлэе гэж бодож байна. Бидний үед ерөөхдөө охид хөвгүүд гэж одоо бид нар тийм нэг ялгаатай ханддаг байсан уу? Ер нь охтуудаа яаж хандж, хөвгүүдээ яаж ханддаг байсан бэ? Тэр талаар ярих гэж бодож байна. Энэ үед болохоор харьцангуй нөгөө жоохон тийм ялгаатай ханддаг байсан юм шиг надад санагдаад байдаг байхгүй юу? Охтууд болохоор гэр орны ажиллаа хийн хөвгүүд болохоор одоо арай өөр хуваарлалтай тиймэрхүү байсан шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр энэ тоорт ямар одоо ялгаа хандлага харагддаг байсан бэ? Тэр талаараа яриад эхэлье. За асуулт маань болохоор дээр үед буюу бид нарыг бага байхад гендерийн талаасаа ялгаа байсан уу? Ялгаатай байсан л та. Надад болохоор би чинь айлын том 11-2 хүртлээр дүүтэй болоогүй айлын ганц байсан. Тэгээд нэг дүүтэй болсон маань эрэгтэй. Яг тэр хүртлээр би ер нь нэг ялгаа бол ажиглаж байгаагүй. Яагаад вэ гэхээр ганцаараа л өссөн учраас. Тэгэхээр надад болохоор ингээд нэг харьцуулаад байсан бол эсвэл эрэгтэй ойрхон дүүтэй байсан бол би нэг жоохон юм ялгааг илүү сайн мэдэх байсан бас өөрийнхөө хувьд болол. Тэгэхээр надад болохоор яг тийм өөр дээр гэсэн тийм туршлага бол яг байхгүй юм шиг санагдчихээн тийм харьцуулалт гэсэн туршлага. Зүгээр яг энэ зөвхөн над дээр гэх юм бол нэг тийм хандлагууд байсан. Тэр нь чи эмэгтэй хүүхэд ээж алхаа гişгэн дээр анхаарч гэдэг ч юм уу. Эмэгтэй хүүхэд ээж цэвэр цэнцгэр бай ч юм уу. Одоо нэг тиймэрхүү юм болол байсан байна. Тэгээ бас санаанд орж байгаа өөр юм гэхээр эмэгтэй хүүхэд ээж чи цүнх мөнхөн доторх чи ямар эмх замбраагүй юм гэж загнуулах ч юм уу. Тэр байсан. За хичээл дээр бас анги дээр бас нэг тиймэрхүү юм байдаг байсан шиг санагдаж байна. Охтуудыг тэгээ багш нар ерөнхийдөө охтуудыг ингээд төлөв даруй байхыг шаарддаг. Охтууд учраас гээд хөвгүүдийг болохоор хөвгүүд бол угаасаа сахилгагүй тийм болохоор хөвгүүд бол угаасаа тийм сахилгагүй хөдөлгөөнтэй тэгээд тэнгуүтэй хүүхэд ээж чи юундаа уйлсан ч юм уу. Тэгээ юундаа уйлдаг эр хүн ч уйлдах байхгүй юу гэж хэлдэг ч юм уу. Нэг тиймэрхүү юмнууд бол байсан санагдаж байна. За миний хувьд болохоор зэрэг би 3 эрэгтэй дүүтэй айлын том. Тэгэхээр зэрэг яг хамт өсгөд бол яг тийм ялгаа бол нэг их байгаагүй. Одоо тусдаа гэр орноо цэвэрлдэг ч гэдэг ч юм уу тийм ээ. За яг баг зэрэг ярддаг гэсэн юм уу гэвэл за охин хүүхэд яг илүү боловсралтай болох ёстой. Нөгөө эрэгтэй хүүхдүүд өөрсдөө яаж хийж агаад болох чинь гэдэг ч юм уу тийм ээ. Жохоо эмэгтэй хүүхдийнхаа арай боловсралт нь илүү их анхаарч исэн юм гэж бодож байна. За яг хэний урангоогийн хэлдгээр те за хүүхдэд чи цэвэр цэмцгэр байх ёстой. Эсвэл хоол хийж чадахгүй бол яада чи хоол хийж чадахгүй гэж яаж чи одоо нөхөртөө олно ч гэдэг ч юм уу тийм ээ. Тиймэрхүү юмнуудад бол жоохон хэлдэг байсан юм байна. Тэгээд эрэгтэй хүүхдүүдэд болохоор зэрэг ягаад тийм юм хэлдэг байсан болоо тий. Чи одоо хоол хийж чадахгүй бол чи яаж их нэртэй болно гэж ягаад хэлдэг байсан болоо гэж бодогдлоо л да. Тэгснээр бас нэрээ нөгөө эрэгтэй хүнээр хог асгуулж болохгүй. Тиймэр дундаа нь ончно гэд тэгснээ бас яаж болохгүй лээ. Нэг тиймэрхүү юм дагаад байсан тий. Тиймэрхүү юмнуудыг бол би сонсгоо хавж болж исэн. Миний хувьд ч гэсэн яг нэг бүр яг улаан цамд нүдэн дээр
чи эмэгтэй юм чинь гэж амар ингээ ялгуурлаж байсан бол юм байхгүй. Би бас нөгөө дан эрэгтэй дүүнэртэй. Гэтэ нөгөө эрэгтэй дүүнэртэй жоохон хамгийн том босс байсан болохоор их гадуурхтаагүй ч гэж магтгүй. Тэгээ бас нэг тийм одоо гэр дотроо ч юм уу те хит яг нэг амар гадуурхсан чи эмэгтэй юм чи өстө нарыг гэлж юм уу тийм ээ чи эрэгтэй юм чи ингэж бол нэг тэгж бол хандж байгаагүй. Тэгтээ ерөөсөө яг нэг тийм юу байсан. Хайцаг гэх юм уу те эмэгтэй хүн болвол одоо том болоо хүнтэй суун те би ийм үгийг сонсдог байсан баггүй. Чи одоо том болоод нөгөө би ч амар их унтдаг байсан болохоор нойртой байсан болохоор хүнтэй суувал яана те одоо хүүхэд гаргуул яана гэл тиймэрхүү ингэж юм хэлдэг байсан баггүй юу. Тэгээд миний л хувьд одоо жишээ нь одоо нөгөө яг нэг эмэгтэй гэдэг утгаараа те одоо чи том болоод хоол хийн айл ихнэр болохоор хоол хийн хувц зугаан чи одоо гэдэг одоо тийм үг байгаа шүү дээ тийм айл эзэгтэй болно гэдэг. Яг тэр үгийг болохоор яг эрэгтэй хүмүүс яг ижилхэн бол хэлдэг. Яг өөрөөр хэлдэг л ахaltaа амьдралаа яаж авч явна гэдэг ч юм уу тийм л хэлдэг гэж магадгүй гэхдээ яг тийм чи одоо том болоод хүүхдтэй олно, айл ихнэр олно, өглөө босч чадахгүй бол яана ч юм уу те эсвэл хоол гоё хийж чадахгүй бол яана гэдэг нь тиймэрхүү арай ялгаатай бол үгнүүд хэлдэг гэсэн. Гэхдээ энэ яагаад надад ингэж амар тод ингэж санагдаад байдаг вэ гэхээр би нөгөө багаасаа яг тийм эмэгтэй юм чинь эмэгтэй хүүхдүүд бай гэдэг юмд маш юм одоо дургу таалагддаггүй байсан байхгүй юу. Би өөрөө айгүй тийм жоохон эрэгтэйлэгдүү талдаа хүүхдтэйсэн тэгэл ингээл одоо намайг жоохон багт чинь эрэгтэй хүүхдүүд буугаар тоглохоор би буугаар тогломоор санагдаад ерөөсөө яг юм ижилхэн төвшин тогломоор санагдаад тэгэл одоо эрэгтэй хүүхдүүд л ингээл морь зөр ингээл ярангуут те би ч гэсэн юм гой морь нал явмаар юм шиг тийм байдаг байсан. Тэгэнгүүт тэрийг болохоор жоохон одоо юу яадаг гэсэн бэхгүй эмэгтэй хүүхдүүд бити хашаанд өгөргөө гэдэг ч юм уу те дандаа юм хумраа авирж явж яах юм тэргээд тэгэхээр тэр надад ингээл амар тийм амар нэг те би уг нь яг ижилхэн хэмжээнд яг чадварын хувьд өөрөө болох ч гэсэн би яг ижил хэмжээнд охтуудчигч тоглоод хөвгүүч ингээд тоглоод явмаар ангууд манай гэр бүлийн зүйлс болохоор эмэгтэй хүүхдүүд яг санаа зовдөг гэсэн багтал тэгтэл хашаанд өгөр битгийгүйгээ те ийм юм бити ингээдээ жоох эмэгтэйлэг байх юм тийм юм байсан юм шиг санагддаг. За тэгвэл бидний хувьд бол ерөнхийдөө нэг ижилхэл юм байна шүү дээ те. Хацсангуу нөгөө нийгмийн бас гайгүй байсан болохоор нэг амар тийм одоо ялгарлсан юм байхгүй байсан байна. Би Солонгосын зарим нэг жишээг харж байхад бол бүр яг бүр илт бүр нэг юм ялгарлан гадуурхалд одоо явагддаг байсан билээ нөгөө хөвгүүдээ жоох илүү үздэг. Одоо бидрээс өмнө үеих гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хөвгүүд нөгөө нэг одоо гэр бүлээ авч явна айлын том хүн одоо эцэг ихээ хасарч хамгаална. Тийм учраас одоо нөгөө хүүгээ гэл те хүүгэн боловсралтай хүн болоод хүү ингээл нэг гайгүй авчвал охтууд яах вэ нэг одоо хүнтэй суугаад тэг явчихна дэр гэсэн тийм амар бүр амар тийм хандлагууд байдаг юм байлээ. Тэгээд тэрийг бодох бол бид нар ч бас хацсангуу гайгүй өссөн байна шүү дээ. Тийм зарим нэг Азийн орнуудад бол ялангуяа охтуудыг бол бүр ингээд жирэмсэн болонгууд охин гингүүд юу ачдаг ахуулцдаг. Нөгөө яагаад гэвэл охтууд маань ийм байна л да бас зарим орнуудад нөгөө эхнэр болгож өгөхдөө заавал бөөн бэлэгтэй өгдөг юм байна л да. Харин тийм бизнес тэгээд айгүй олон бэлэг сэлттэй өгөн тэгэхээр чин зэрэг тэрийг нь хэр баргийн айлууд нөгөө дийлэхгүй үнтэй тэгээд айл бол эрэгтэй хүүхдээ бол нөгөө охин маань бөөн бэлэгтэй ирэх гээд байна шүү дээ тий. Тэрийг л хүлээдэг болохоор зэрэг охтуудыг ерөнхийдөө бол юу адаг аль болох охингүй байхыг хичээдэг юм гэлээ гэж сонссон. Ерөнхийдөө тий. Гэхдээ би ч гэсэн багтаа нэг ийм үг сонсдог ус нөгөө хүмүүсийн ярианаас юу оргуугаас охинтой дээр гэдэг ч юм уу тий. Тэр одоо бүр дээрүүд хэрэглэгдсэн л үг юм шиг байгаа. Тэгэхээр яг нөгөө хүүн болохоор одоо удмыг нь авч явна тий дайм байлдаанд орно гэдэг ч юм уу тий. Охтод болохоор тэгээ нөгөө хүн болоод ирэх ихтэй өөр одоо нөхрийнхөө нутгаар юм ингээ явцдаг болохоор л одоо тэгдэг байсан болоо гэж боддог. Тэр үедээ харьцуулахад бол бид нар бол харьцангуй сайхан үед
төрж өссөн байх нь. За тэгтээ бол ялгаанууд бол байсан. Яг одоо би хэрвээ тэр үе аав ээж байсан бол жоохон дутагдaltaй тийм юмнууд одоо эргэн тойронд ажиглагдах байсан байх гэж бодоод байгаа хгүй. За тэгвэл одоо хэдүүлээ аав ээж болчлаа шүү дээ тийм ээ. Тэгвэл бид нар хүүхэдтэй ерөөдөө яаж одоо ханддаггүй. За тэр дундаа биш дээ одоо нэг маань одоо охин хоёртэй тий. Тэгэхээр бас хайцсангүй арай өөр үнцэг гарч магадгүй. За шигч болохоор хоёр хүүтэй дан хүүгүүдтэй тий над шиг юм байгаа. За энэ дээр би нэг яг хэд хэдэн жишээ хийлээ гэж бодсон. Ер нь та нар эндээс ашиглаж ийм одоо зүйлүүд хэрэгжилжсэн үү? Яг энийг болоод нэг ялгуурлан гадуурхалт гэхгүй ч гэсэн нэг хүмүүс хүүгүүдтэй хүмүүс бол хүүгүүдийг одоо уйж болохгүй. Тэ эсвэл нэг олон ийм шалчаа байж болохгүй. Шалчгансан гэдэг ч юм уу тий. За эсвэл одоо ягаан өнгө бол охтын хүүгүүд одоо тийм өнгө өмсч болохгүй гэдэг. За бас хүүгүүдийг айгүй тийм төвчээртэй байх хэрэгтэй тий. За охтууд бол угаасаа ингээ ааштай байдаг тийм учраас одоо тэр ирээдүйд ихнэр болох хүнээ ойлгоо одоо юу ч болж исэн баг л тисээд ээж тий. Гэх зэрэг би яг хүүгүүдийн талаас хараад байгаа шүү нөгөө хоёр хүүтэй болохоор иймэрхүү юмнуудыг сонсч исэн бас эргэн тойронд байгаад байгаа хгүй. Тэгэхээр ер нь тооёрын хувьд хүүхдүүдтэй нь яг ямар шохон байдлаар хандж байна. Тэгээ хүүгүүд юм чинь ингэдэг гэсэн одоо тиймэрхүү юм гаргаж гин үү? Тэр талаар чинь асуумаар. Гаргадаг. Яа, та яг ингэж саяны жишээнүүдийг чинь сонссон чинь надад миний гаргадаг үйлсүүд сонсогдож байна. Надаа. Би хүү охин хоёртай тий. Тэгэнгүүт том маань охин байгаа. Тэгээ би баг маань хүү надад болохоор ийм ялгаа би ер нь санаатай болон санамсаргүйгээр би их гаргаад идэг. За би мэддэг би тий ингэж болохгүй яг адилхан л хүүхэдтэй адилхан л юу би эрэгтэй хүүхэд байлаа гэд миний хүү тэгээ заавал хатуу чанга байгаад ч юм уу ойлгохгүйгээр өөртөө төрсэн мэдрэмжээ зөвхөн дотроо өөртөө хадгалаад ингэ байж ах ёстой гэж би боддоггүй. Тэрийг би мэддэг. Гэхдээ тэгсэн ч гэсэндээ нөгөө талаасаа би юм болгонд гоншигноод те ингээл уйлагнаад одоо ээжигээ хормоодоод гэдэг штэ. Тэгээд ах юм болвол би тэрэнд нь дургуутдаг. Би хэлдэг. Чи эр хүн учраас чи мэдээж уйлж болно. Миний хүү уйлмаар санагдаад хэцүү мэдрэмжтэй байх юм бол чи гомдох юм бол уурч нь хүрх юм бол чи бас тэрийг илэрхийлж уйлж болно. Гэхдээ чи юм болгонд ингэж чи гоншигнож юм болгоныг ээжээрээ шийдүүлэх гэж юм болгоныг надад ирж хэлж тэгээ чи ингэх хэрэггүй. Чи одоо энэ мэтийн жижиг асуудлыг чи өөрөө шийдвэрлэж сурах хэрэгтэй гэж би хэлдэг. Тэнгүүд энэ маань одоо би зөв үсгийг би сайн мэдэхгүй л байна. Буруу сэнж би мэдэхгүй байна. Тий, охинтой харин бас тэгж хэлдэг. Тий, тэр яг асуумаар байна. Харин яг саяны шиг тий хэлдэг. Би хэлдэг. Яг хэлдэг. Яг ижлэн хэлдэг. Охин битээр болохоор арай илүү том хүүхэд маань учраас ч юм уу эсвэл илүү охин хүүхэд болохоор ч юм уу мэдгүй. Битээрийг ярилцдаг хугацаа энэ нь арай илүү их байдаг. Тэр илүү их би биендээ ойр дотн ярилцдаг. Тэнгүүд мэдрэмжийн талаар ярилцсан, сэтгэл хөдлөлийн талаар ярилцсан. Тэр болгондоо чи сэтгэл хөдлөлөө илэрхийлж авах хэрэгтэй. Уйлж ил гаргаж авах хэрэгтэй. Тэгээд хэцүү асуудал ер нь ямар ч асуудал гарсан гэсэн чинь надтай хуваалцах хэрэгтэй гэж би бас хэлдэг. Хуваалцаж байх хэрэгтэй биш ээ. Хуваалцаж байвал ээж нь их баяртай байна. Ягаад гэх юм бол тэр болгонд чинь би чамаа хүлээж авахд хийгээд бэлэн тэгж хэлдэг. Тэгээд бас яг хүүдээ хэлдэг шигээр манай охин ер нь нулимс их ойртой байхгүй юу над шиг юм л олонгот ингээл бөмбөрөөл гарч ирэхэд хизээд бэлэн байдаг нулимс нь. Тэгээд би нулимсаа залиг чи ирээдүйд чамд маш олон зүйлс чамаа хүлээж байгаа. Энээс илүү хэцүү асуудлууд тулгарна. Тэр болгонд чи нулимсаа унгаагаад ингээд зогсож иж болохгүй. Чамаг гэдэг ингээд хүн болгон чамааг агаахгүй. Хүн болгон чи ингээд уйлж юм болгон дээр ингэж иж болохгүй. Нулимсаа залиг хатуу чанга байдаг би бас хэлдэм байна.
За би энэ дээр нэг дахиад нэмээд асууж. За яг хоёуланд нь ижилхэн хэлж байгаа бол бас байж болж байгаа байхгүй юу? Одоо тий хоёлаа хатуу чангатай бэрхшээл гарах юм бол хоёлаа даван тул гэд. Тэгвэл яг хоёр өөр хэлж байгаа тийм хандлага байна уу чамд? Тэгээ хүүдээ болохоор одоо тий зөвхөн чи эрэгтэй гэдэг талаас нь ярингуудаа тэрийг охиндоо хэлдэггүй. Харин охиндоо болохоор одоо юу гэдэг юм те цэвэр цэмцгэр бай үсээ гэдэг ч юм уу те. Тэнгүүдээ тэрийг хүүдээ хэлдэггүй ч юм уу те. Тий байна. Тэр бол бас байна яг. Би жишээлбэл би ингээ өөрийгөө анзаараад хаад охиноосоо би арай илүү юм шаардаад байгаа байхгүй юу? Арай илүү чи ихчин учраас. За тэр ингээ хүүсэн дээр хамаарж байгаа эсгийг хэлж мэдэхгүй л байна. За хамаарж байгаа юм байна хамаарж байгаа. Чи гэхдээ би бас ингэдэг чи ихчин учраас нэгдүгээрт чи хоёрдугаарт чи эмэгтэй хүн учраас одоо ингээд хувц сунар дээр ч юм уу те эсвэл бол өрөөгөө цэвэрлэхдээ өөрийнхөө шүүгээд янзлахтаа хувцаа эвхэхтэй гэдэг талтай би яг тийм арай өөрөөр ханддаг юм байна. Хүүдэ болохоор тэгдэггүй би. Зүгээр анаатаа хамтдаа юм хийчихдэг. Тэрнээс яг чи гэж яг өөрт нь их чиг нь тэгж юу яддаг юм байна. Бүрэг арай аг оногдуулдаг ч юм уу. За урангогийн хувьд бол хүү охин хоёртой болохоор харьцуултаа арай илүү байна л да. Надад одоо жишээлбэл хүү охин байхгүй хоёулаа хүү болохоор зэрэг хоёулынгийн ижилхэн л өсөж байгаа гэж бодож байгаа. Гэхдээ яг нөгөө нэг эрэгтэй хүүхдийн байх хэвээр эмэгтэй хүүхдийн байх хэвээр гэсэн утгаар бол ердөө янз бүрийн юм хийхгүй. Би анхандаа бодохдоо болохоор зэрэг ингээд хүүхдүүдтэй одоо хүмүүжлэр одоо орчноосоо бол ингээд өөрсдийн гэсэн ааш арын шинтаа болдсон байх гэж би бодсон байсан байхгүй. Гэсэн чинь хүүхдүүд маань харин ажигласан чинь төрөөл тэгэл яг эрэгтэй хүүхд байна тий ингээд дөнгөж төрөнгүүтэй өөрийн гэсэн одоо эрэгтэй хүүхдийн ааш арын шинтаа тий тэгвэл эмэгтэй хүүхд ч гэсэн яг ингээд энэ эмэгтэй дөнгөж хитгэн сартаа ч юм эсвэл хитгэн одоо нэг ойтой ижиж заавал гангарах гал одоо ээжигээ дуурайгаад дүүфэлтэй гутлан өсөх ч юм уу тиймэрхүү үйлдэлүүд харагддаг ч юм уу эсвэл эрэгтэй хүүхд болохоор зэрэг яг аавгаа дуурайгаад машин сонирхдаг ч юм уу тиймэрхүү үйлдэлүүд бол харагддаг юм байна. Ааш зангийн хувьд бол одоо яг 50% тал байдаг ахал та одоо өөрийн гэсэн төрөлхийн ааш зан дээр нь тэгээд орчин болоо эцэг эхийн хүмүүжил нөлөөлөд бас нэг өөр болтой байж магадгүй. Тийм л байна. Та бол их хүүгүүдэн болвол одоо чи эрэгтэй хүмүүс дуйлжлахгүй ч юм уу яг тиймэрхүү хандлага гарахгүй байна шүү дээ. Тий үгүй манай хүүхдүүд бол уйлж олно, гоншигнож болно. Тий манай баггууд бол одоо гэхдээ манай том ч гэсэн жоохон багтаа бас тэгжсэн юм байна. Яг унангуудаа уйл маргүй байсан ч гэсэн ээжигээ харангуудаа гүйж ирээд тий уйлдаг ч гэдэг ч юм уу тий. Ээж нь байгаагүйсэн бол уйлахгүй шууд босоод гүгээд явчих байсан боловч тий тэгдэг ч юм уу тиймэрхүү тохиолдлуудад бол гардаг. Тэгээд одоо цэвэр цэмцгэр байдлыг бол эрэгтэй ч вэ эмэгтэй ч вэ миний бодлоор бол хүүс хамааралгүй эзэмсэх ёстой гэж бодож байна тий болгоо. Гэхдээ би хүүхдээ заавал нэг гой ганган байлгах гэж нэг оролцдоггүй. Өөрийнх нь сонголтыг нь өгдөг. Тэгээд өөрөө мөрийн сарын нэг сони юм өмсөн болвол тэгээд өөрийнх нь шийдвэр гээл тэгээд байдаг. Өөрөө ч гэсэн ээжээ би шийдвэр гаргасан тийм болохоор зэрэг би нэг өмсөн л гэж ярьдаг болохоор зэрэг тэгээд би чичмээгүй байдаг. Тийм юм байна тийм. Би яг энэ сэдвийг ингээд ярмаар санагдаад байсан бай гэхээр яг зүгээр одоо ингээд насанд хүрсэн байгаа хүмүүсийг энэ төр ажиглахаар юу ажиглагдаад байна гэхээр хүүгүүдээс болохоор хэтэрхийх юм шаардаад байгаа юм шиг болцоод байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Яг гэвэл аав ээж маань өөртөө тэгэж өсгөчөөд тийм ээ. Өсгөөд одоо насанд хүрэгчэнгүү те одоо ингээд залуучууд одоо юу ажилгүй гэдэг ч юм уу те эсвэл ингээд төвчээргүй одоо ингээд эмэгтэй хүн болол одоо ингээд цэцэг тийм ээ. Тийм учраас одоо тэрийг усал уургуул ойлго
юу ч болж исэн одоо ингээл тэсэл твчээл байжээ гэл ингээл амар их ингээд шаардаад байгаа. Гэхдээ эмэгтэй хүмүүс болохоор одоо зүгээр нийгмийн хандлагын би ярьж байна л да. Хандлаган дээр болохоор яагаад юм гэхээр эмэгтэй хүн болтой гоё сайхан байх хэрэгтэй, өөрийгөө хөгжүүлээ, одоо өөрийгөө одоо анхаар гэдэг ч юм уу ингээл хийдэг. Тэнгүүтээ нөгөө нэг тэр байдлаасаа эмэгтэй хүмүүс нь хэтэрхий жоох юм одоо дураараа болоод байгаа юм шиг санагдаж байгаа юм миний хувьд. Тэнгүүтээ эрэгтэй хүн болохоор одоо тэр дураараа байгаа эмэгтэй хүнийг биэл уучлаад твчээл тэгээд тэсэл одоо нөгөө эмэгтэй хүн одоо нөгөө ийм хандлага бас байгаа даахгүй хөрхөн ирээдүйд хүнтэй суучна. Тийм учраас одоо баахан сайн эрхлүүл ажил төрөл одоо бити хийх гээл те. Тэгээл ингээл стандараа тийм амар өссөн эмэгтэй хүн чинь хүнтэй эрэгтэй хүнтэй суугахаар чинь одоо дураараа байсан хүн чинь нэг тиймэрхүү айс гаргахгүйгүүд эрэгтэй хүн болохоор яах вэ гэхээр тэрийг бол хүлээж авах хэрэгтэй зүгээр тэсэн төвчин багаас нь одоо өгөөдөө сурах энэ тэргээд одоо охинтой ээж хүмүүс тэгээд байгаа байхгүй. Тэгээд тэр тал дээр би жоох юм эмзэглээд бодож исэн юм одоо ингэж яриа гэж утсан. Тэгээд саяхан манай хүү нөгөө улаан өнгийн хувцанд аягүй дуртай. Тэгэл хувцаан болол өөрөө л ингэ сонгоод өмсчдэг. Би бол одоо чи муухай хувцсан байна. Нээтрийг нэг тэмээх гэж хэлдэггүй. Тэгээд хилээд амжилт олдгоо. Тэгээд орхичдیں۔ Тэгсэн чинь нэг удаа улаан хувцтай гадаа тоглоомын талбай дээр тоглож байсан чинь өөрөөс нь арай жоохон том хүүхэд чи яагаад ингэ улаан хувц өмссөн улаан өнгө чинь охтыг авахгүй юу гэж хэлсэн байсан байхгүй. Тэгээ манай хүү болохоор ерөөсөө тэр тийм ойлголт бол нэг байхгүй л байсан юм шиг байна. Тэгээ надаас ээждээд улаан өнгийн чи охтууд явах юм уу? Охтуудын өнгө гэж байдаг юм гэхэд надаас асуугаад байсан. Тэгээд би бодчихсон байхгүй. Ер нь ингэ нөгөө аав ээж энэ төр хүүхдүүдэд бас тэгж хэлж өгч जैन те. Ингэ яалахартай те. Тэгэхээр нөгөө тэр нь бас ингэ буцаагаад одоо үеийнх нь хүүхдүүд ч юм уу нөлөөлж юм да гэж бодчихсон. Тэгээд хүүгүүдээс яг иймэрхүү юм шаардаад байгаа юм шиг санагдаад одоо хүүгүүдийг бол уйлж болохгүй тэ жоохон хатуу чанга байх хэрэгтэй айл гэр авч явна. За тэгээ жоохон ингээд нэг юм ярьдаг хүний чи оос та шалчгансаа олон юм ярьлаа энэ төр гэдэг тэ. Хөрснийг тэгээд амар сөргөөр яадаг. Тэгээд эрэгтэй хүүхдүүд чи жоох юм төвчээртэй одоо юм одоо нөгөө оюун нуруутай бай гэл тэ. Тэгэл ингээл хувцсны өнгөн дээр хүртэл яадаг учраас тэ бариу өмд өмслөө гэл эрэгтэй хүүхдүүд чи. Тэгээд иймэрхүү юмнууд одоо ингээд бас яг байхгүй болвч байгаад байгаа. За би болохоор энэ дээр болохоор яг эсрэгээр нэг тэгж одоо аль болох ингэж яахгүй хичээдэг хөвгүүд гэж ялахгүй хичээдэг. Яагаад тэгэхээр би өөрөө багтаа хичнээн охин байсан ч гэсэн айгүй тийм эрхтэлэг байх дуртай эрхтэй хүүхдүүдийн хувцсыг одоо гой санагддаг те. Ер нь тийм байсан. Тийм болохоор одоо би хөвгүүдээ нэг те чийстэй эрхтэй хүүхд юм чинь ингээд ах нь бас одоо яг нөгөө өөрийгөө багт байсан шиг тийм мэдрэмж авчихъя гэж бодоод аль болох одоо нэг юм ярьдаггүй. Гэхдээ аюу санаа энэ нөгөө нэг угаасаа би тийм өөрөө болчин төссөн болохоор ч тийм үү эсвэл одоо энэ одоо Монголд байгаа болохоор ч тийм үү баг зэрэг одоо амны алдаас гаргад юм байл шүү. Хүүгээ ямар нэг юм хийх юм бол санаадгүй тийм ээ. Тэгээд ихтэй хөвгтөж яг тийм үү гард юм байл шүү. Тэгээд дараа нь би юу ярьчих гэдэг өгч юм дотор ингэх болохгүй шүү дээ гэл тиймэрхүү бас. За дараа нь болохоор би асуулт гэхээс илүү ярилцах одоо ялсмаа санагдсан юм нөө охтууд хүүгүүд түрүүн бас ярьсан шүү дээ байглаасаа одоо ялгаа гараад байдаг. Яг бүр амар тэгш бүр хандаал тий чи одоо эрэгтэй хүүхд юм чи ийм юм хий. За чи ч гэсэн адилхан яг хийгээл ингээл бүр яг ингээд бүх юм дээр тэнцвүүлээд байхад бол нөгөө байгалийн ялгаа байгаад байдаг шүү дээ тий. Тэгэхээр энийг нь ер нь одоо яаж хандах хэвтэй угаасаа тийм ялгаатай байгаад байдаг. За хүүхдүүд бол ерөнхийдөө багасаа л одоо төрөхтэй ялгаанууд нь гараад ирдэг ш тийм ээ. Эмэгтэй хүүхд болохоор арай л нэг юм хөөрхөн юм одоо зөөлөн байгаал маннарын чи одоо бяр чадлын хөдөл арай л жоох юм ширүүн байгаал тий. Хүн хогж байгаа байдал хүртэл өөр байгаад байдаг. За бодсон чинь ер нь яг л тийм юм байна. Охтууд яг төрөөд тэр яг үнэхээр бид нарын хэлж ярьж яаж байгаа гэхээсээ илүү байглаасаа тийм ялгаа нь угаасаа харагддаг. Нялх хүүхдүүдээр няраа хүүхдүүдээр ч гэсэндээ. Охтууд бүр нэг тэр цаанаасаа юм ялгам инхри байгаад байгаа юм шиг надад санагддаг.
Тэглээгээд эрэгтэй хөхт инфи биш гэсэн үг биш л дээ. Арай л нэг ондоо байгаад гэх юм аа. Надад бас тийм байсан. Нэг ингээ хүрхэд ч юм нэг юм хайрын чим шиг тий. Тэгээ би охиноо гээд амар хармын сэтгэл төрөөд идэв гэсэн байхгүй юу? Баг багт нь эсвэл миний анхны хүүхдээс нь болохоор тэмч байж магадгүй. Гэхдээ хүү дээрээ нэг тэгж амар хармын сэтгэл энэ төр бол бүр охиндойгоо харьцуулах юм бол тийм их байгаагүй. Тэгэхээр охид бол арай илүү яг юм анхаарал хандуулах шаардлага бас юу н байна гэж би бодож байна. Томортой ханаач гэсэндээ охтууд илүү анхаарал халамж юу н шаарддаг. Жишээлх юм бол бүр наад захын юм гэхэд өглөө басаад хичээлд нь явуулаа гэхэд эрэгтэй хүүхд яг өсвийн тэ нэг сард 2 удаа ч юм ингээ өсвийн засаад л явуулчихын тэ. Тэгэл эрэгтэй хүүхд болохоор өглөө басаад өсвийн самнах тийм тэр чинь ингээ наад захын хэрэгцээ шаардлага байгаа байхгүй охин хүүхэд надаас шаардж байгаа юм хэрэгцээ шаардлага нь тэр байна. Дээрээс нь ариун цэврийн тал дээр ч гэсэндээ охин хүүхэд чинь өдөр алган доктор өмдөө солиод тий угаагаад инээ тэрэг тий тийм юмыг бас яг шаардаад байна. Би төлхөө дээрээ өдөр алган тэгдэггүй байхгүй юу? Гой сайхан гойж гангалах тал дээр ч гэсэндээ охин маань юу гэдгийг охин хүүхэд учраас ээжигээ харж өсөж байгаа. Тэгэхээр надтай л ингээд өөрийгөө ерөнхийдөө жишиж өсөж байгаа гэсэн үг гэж би бодож байгаа. Тэгээд гойж гангалах тууштай. Тэрийг би мэдээж чи ингэж гоё, ингэж гараа, ингэж уян насархай хөдлөг гэж би хизээч заагаагүй. Чи зураг авахлахдаа чи ингэж зогсон энэ гэж би бас хэлээгүй. Гэтэл байглаасаа ингэж сурчсан. Тэгээд гоё анган юм болгоныг сонирхдгоо гэтээ хүний төрөлхийн араншин юм уу та. Гэтэл нөгөө талаасаа хүн маань одоо тиймэрхүү юмд бүр юусоо дуралтгүй. Заримдаа бүр ингэ гэртээ зөвхөн подолктой ингэ доогоор бандаж өмсөөгөө явж байгаа. Тэгээд одоо чинь нөгөө нэг шууд гараас гадаа юм чинь намайг цонхоод би ирж байгаа юм болов шууд тэрчтэй гарч гүйж мөгцөө. Тэгээд би тэр амар санаад аваад Монгол биш шүү дээ. Монголд бол нэг хамаа байдгүй шүү дээ тэр чинь. Тэгээд тэр ингэ санаад авсан. Тэгээд хүүд маань бол тэр нэр бараг л хувцтай хувц. За нэг ямар ч хамаагүй хувц өмсөөл гарч ирэл болоо. Би ч гэсэндээ нэг тэрэнд амар тэгэж ач холбогдол өгдөггүй юм байна. Тийм болохоор зэрэг яг байглаас нь одоо өөр харьцдаг юм шиг байгаамаа тийм ээ. Гэхдээ бас тийхгүй бол бас нэг бодлын бол болохгүй юм шиг одоо хэний хэлдгээр урангоогийн хэлдгээр ягаад охтууд угаасаа илүү ариун цэврийн шаардлага илүү хэрэгтэй гэдэг ч юм уу. Эсвэл охтууд чинь арай суул болохоор зэрэг арай харахгүй болохоор зэрэг нөгөө эрэгтэй хүүхдүүд чинь арай хүчтэй хөдөлгөөнтэй нэг тоглож байгаа эрэгтэй хүүхдүүдийн тоглоом хүртэл өөр идэв штэ тий. Ноцолдож худалдаж байлдаж барилдаж тий тэгж тоглодог хүүхдүүд чинь охтууд чинь тэгж бас тоглохоор чинь зэрэг тэрэнд нь одоо хөлтөнд өргөдөх гээд сул арай зүйлгүй болохоор зэрэг болохгүй тэгэхээр зэрэг яг ингээ хамгаалах шаардлагатай болоод байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тийм. Би энэ дээр болохоор нөгөө ийм үг хэлмээр санагдсан байхгүй. Ялгаатай байдлыг нь хүлээн зөвшөөрье. Тэгтээ ялгарлахгүй бай гэж. Ялгаатай байдал гэдэг нь яг сая сайхан дурдчихлаа шүү дээ. Угаасаа л ялцчихгүй нөгөө нэг өөрийн ялгаатай онцлогтой одоо ганцхан охин байна ч гэхгүй хоёр хүү байлаа гэхэд нэг нь одоо уян зөөлөн ч юм уу тийм ээ. Байхад нэг нь хатуу ширүүн ийм одоо жоохон төрөнгөж байж болно шүү дээ. Тэглээгээд одоо өөрсдийнх нь ялгаатай байдлыг нь хүлээн зөвшөөрнө. Гэхдээ болов ялгуурлаж хандахгүй. Чи юм одоо сул дорой байж болохгүй хүчтэй байдаг ч юм уу тийм эсвэл нөгөөх нь болохоор чи жоох одоо уян зөөлөн бай гэдэг ч юм. Эсвэл охин хүү хоёр байлаа гэхэд угаасаа хоёр өөр одоо байхад л тий яг ижилхэн байх гадалтай бүх юмн дээр тэгээд болохгүй бах. Тэгэхээр нөгөө байгалийн тэр ялгааг нь хүлээн зөвшөөрөөд тэгтээ тэн дээр нь хит их одоо тэрүүгээр нь ялгарлахгүй байх хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд нэг одоо хүн туршилт хийсэн байл та. Яг нэг бодит биш ээж магадгүй гэхдээ хөвчлөлтэй санагдаад. Тэгээд ерөөсөө байглаасаа биш зүгээр одоо нөгөө нэг
Тэ тоглож байгаа тоглоомыг ингээд өөрчлөөд өгчөө. Тэгвэл одоо бандд эрэгтэй хүүхдүүд болохоор хүүхэлтэй өгөөд охинд болохоор машин өгөөд тэгэл энүүгээр ингээд тоглоод явчихна гэж бодоод ингээд туршилт хийсэн байл та. Тэгсэн чинь нөгөө хүү болохоор хүүхэлтэйгээрээ бүрэлдүүлж тоглоод байсан юм. Хүүн. Тэгсэн чинь охин нь нөгөө машина үзгээд бүүэлээд байсан гэх тий. Тэгээд туршилт ингээд амжилт олоогүй гэдгсэн. Тэрэн шиг нэрээ байхлаасаа тий. Хүүхд чинь нэг арай нэг хөдөлгөөн ихтэй тий. Багтаа тоглож байгаа юм гэсэн нэг юм одоо үлэг гөрүүлч юм уу машин хүсээгүй тий. Тэгээд ингээд байлтаал үсрээл бүүгээл эрч хүчин хүртэл арай илүү өндөр байгаа гэдэг тий. Тэгвэл наад судалгаа чи яг харуулаад өгсөн шүү дээ. Тэгээд би тэрийг сонссон чинь бараг л нэрэл тийм багтаа. Тэгээд манай найзын хүүхэд манай баг хүүхэд арай жоохон том л та. Тэгтээ хүүхэд ингээд одоо тоглоомнуудаа үлгийдөө бүүэлээд чимээгүй та нар энэ одоо гэрийнхээгаа тэгээд тэгж халамжлаад байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээд надад танаа хүү тэгж гинөө гэд. Тэгээд би хүү дээрээ туршилт хийж байгаа байхгүй нөгөө юм ганц чимэл байдгаа ингээд бүүэлээд ингээ тэ хүүхүүлээд миний хүү маа гэдэг ингээд хоёр тийш саваас тэгээ шидчихсэн. Тэгээл яагаад ч амжилт болохгүй. Чихмэл тоглоомор бол манай хүүгүүд бол айгүйх тоглодог. Ер нь гэхдээ яг нэг бүүэлж ярихгүй те. Тэгэхээр ерөнхийдөө одоо амьтын юм шиг харьцдаг ч гэдэг юм уу та тий. Одоо амьд амьтын юм шиг харьцаж тэгж тоглох туфтаа юм байна. Миний ерөнхийдөө бол хүмүүжлийн одоо суурь нь болохоор зэрэг нэг их олон юм хийхгүй байх. Хүүхдүүдтэй нэг олон юм хийхгүй байх, өөрсдөр нь байлгах. Тэгээд би бүр багаас нь хориглолдог ч гэхгүй байсан. Янз бүрийн юм дээр үрдэ хориглохгүй. Тэгээд одоо өөрийгөө гэмтэх юм уу, эсвэл бусдын хөрөнгийг гэмтэх тийм л үйлдэл биш болвол тэгэл бүгдийг одоо зөвшөөрдөг гэдэг юм уу да тийм ээ. Тэгэхээр зэрэг яг одоо чиний хэлдгээр за эрэгтэй хүүхд тийм шүү. Эсвэл манай том үдэрэж гэдэг ч юм уу. За чи аль нь том болохоор зэрэг ингэх ёстой шүү, тэгэх ёстой шүү гэдэг ч юм уу. Эсвэл ингэж болохгүй тэгэж болохгүй гэж янз бүрийн хэлдэг юм байна. Одоо ганц хэлдэг юм юу вэ гэвэл өөрийнхөө шийдвэрийг гарга тэгээд тэр шийдвэрээ одоо шийдвэрийнхаа ард зоос тий одоо дүүч найзуудаа авчирч ирээд тоглож болно гэрээ буулгаж болно харин дараа нь бодлоо чи юуга буцаагаад хураах ёстой ч гэдэг ч юм уу тийм ээ тэрэнд бол яг заавал аль нь том болохоор зэрэг чи буцаах хураах ёстой гэсэн тийм юм байхгүй эсвэл дүүнч гэсэн юмдыг юу ааштай тоглоомнуудыг нь буулган тэнгүүд нь би за манай хүүч гэсэн уурлаад манай дүү миний өрөө буулгачихлаа гэнгээд за ээж нь дүүгийн ч өмнөөс хурааж өгье гэж нөгөө өрөөг нь хурааж өгөн тэрнээс ш ахаар нь бол за чи ах юм чи дүүгийнхаа юмыг хурааж ачтай ч гэдэг ч юм уу тийм юм хэлдэг юм байна. Тийм. Яа тэгвэл одоо дахиад за байж арай би буцаага чам руу тэр асуултыг асууя. Одоо чамд тийм ялгаа байдгүй. Одоо ямар ялгаа байдаг вэ хэрэг тэгвэл байдаг болвол одоохондоо бол надад нэг тийм ялгаа бол байхгүй байгаа. Бага ч гэсэн жоохон болохоор ингээл харьцуулаад юм уу гэх юм байхгүй. Гэхдээ надад нэг одоо би ялгаатай яг ялгуурлаж байгаа юм юу вэ гэхээр том хүүгээ жоох арай хариуцлага яаж байгаа юм шиг санагдаж байна. Одоо арай хариуцлага үүрүүлж байгаа юм шиг. Тэг яагаад гэх нэг дүүн арай жижигхэн одоо тоглоомч гэсэн яг өөрөө мэдээд миний хөө тоглоом хураах гэдэг хураах тийм юг байгаа л та жоох болохоор тэгэхээр яг үгээр тэрийг нь ахт нь одоо үүрэлтгтэй чи дүүгийнхаа тоглоом хураач. Иймэрхүү байдлаар бол яалтчгүй юм хариуцлагын арай жоох их өгж байгаа тохиолдол байгаа. За тэрнээс биш яг юм хүүсэн дээр нь тийм ээ чи эрэгтэй хүүхдэд гэж одоо уйллаа гэдэг юм уу тийм юм бол огт хэлдэг. Одоо манай хүүхд бол бас амар тийм нулимсэн тийм бэлэн хүүхд тахгүй юу ингээд харахад амар хөдөлгөөнтэй юм хатуу ширүү юм шиг боловч игээд кино үзгээрээ тэгээл уйлцдаг. Зүгээр одоо чи дандаа уйлж яах юм чи гэдэг юм уу ерөөсөө тэгдэггүй яах вэ уйлж лээ. Зүгээрээ миний хүү уйлж болно шүү дээ гэдэг юм заримдаа бол ингээд тэрж өгөө дээ. Заримдаа болохоор зүгээр хажууд нь хараад байж гэдэг ч юм уу. За тэгээд хувцсанэр ер нь хувцсан дээр бол ястаа бас түрүү юм шиг хийчих шиг огт хэлдэггүй тэгээ манай хүүхд өөрөөхөө хүслээр хувцас
хугацаа өмсдөг л да. Гэтэ заримдаа бол бүр ёо арайчтэй л гэмээр юмаа өмсөн заяадаг. Сонин сонин хуцаа амар давхарлаад ч юм өмсөн. Тэгээд ингэв би өөрөө мэдчихэж байна гэж тэгэхээр за тэгэхээр нэг тиймэрхүү одоо гой хувцас ч юм уу эсвэл нэг тиймэрхүү болсон нэг хаах хэлтгүү юм байна. За надад болохоор одоо дахиад нэг асуулт байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр тэгвэл гэр дотор ер нь ямар үүрэг хүлээлгэх ёстой юм болоо ер нь тийм одоо гэрийн ажил гэсэн үг шүү дээ тийм. Өмнө нь бол нэг юм яриа байдаг гэсэн чинь аав нар болохоор буудан дээр ингээд удирдлагын бараа суугаад ээж нь хамаг юм хийгээл байдаг айл байна зэрэг тий. Тэгж яригдаг. Тэгвэл одоо бид нар ер нь энэ тал дээр охтууд болохоор өстой гэрийн ажил сурах хэрэгтэй их ирээдүйд айл их нар болно ч юм уу тий хоол хийж сурах гээл хөвгүүд болохоор за яахтай нэг гадаа дотор ганц нэг ажил хийнэс гэдэг ч юм уу. Иймэрхүү одоо ялгааг бол одоо яг их тавьсан гайгүй болсон л да. Гэхдээ ер нь гэрт дотор та нар нь хүүхдүүдтэй ямар үүрэг өөрүүлдэг вэ те? Юу ер нь одоо сургая гэж боддог вэ? За хиний урангойгийн хувьд болохоор охин хүү хоёртой юм чинь одоо тэр тал дээр нь яаж ханддаг вэ? Гэрийн ажилд одоо охин нөхдөд илүү хийх ёстой, сурах ёстой гэж боддог уу? Уг нь би яг ижилхэн эрэгтэй хүүхэд ч гэсэндээ гэрийн ажилдаа сайн байх ёстой гэж би боддог. Гэрийн ажлаа сайн хийгээ те би ингэж боддог хгүй бүр ингээд нэг өөрөө дүү маань бол нэг тийм гэрийн ажил хийдгүү. Тэгээ би дүүгээ болохоор чи гэрийн ажил сайн одоо энэ минь гэр мэрээ сайн гэж зөвлөдөг. Тэгээ эн чинь ажил чи ийм ажилд сурах ёстой. Сурахгүй бол чи ирээдүйд ингээ айл охиныг зовоно гэж би хэлдэг байхгүй юу. Тэгэл тэр чинь угаасаа зовох байгаа байхгүй юу те. Бүхэл юмаа бас ингээл хамтдаа л хийх ёстой. Гэтэл нэг нь илүү хийгээд хар чинь угаасаа тэр чинь зовно. Хизээч дуусахгүй ажил гэрээ ажиллаж байгаа. Галтгооны ажил гэрээ ажиллаж байгаа. Тийм болохоор би тэгж боддог. Хүүгээ ч гэсэндээ ер нь тийм болгоно гэж боддог. Гэхдээ яг одоогор бол хүүдээ тэгж гэрээ ажил заасан юм надад байхгүй юм байна. Охиндоо болохоор арай том нь болцсон болохоор тийм охиндоо бол чи ороо хураа аягаа угаагаад өгөөч төмөс ажиллагаад өгөөч юм уу тиймэрхүү нэг жижиг сажиг ажил хийлэгдэг даалгадаг одооноос баг ингэж зааж өгч байгаа юм байна да. Ер нь бол ялгаагүй л хоёуланд нь гэрийн ажил заана гэж байгаа. Тийм бодолтой байгаа юм шүү дээ тий. Гэтэ нэг зарим айлд орохоор одоо ингээл хүүнтэй буудан дээрээ суугаал тэнгууд л охин нь одоо хүүгээ лагаа ваагаал хоолоо хийж өгөөл тий. Тэгэл бусдын хийгээл хүү аав хоёр нь ерөөдөө сайхан туглаа зурх нөхөд юм яриад байж идэг. Тийм бас юунууд харагддаг шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр ер нь хөвгүүдтэй одоо гэр орны ажил зааж өгөх нь хэр одоо тий чухал юм ер нь гэр дотроо ямар одоо үүрэг өөрүүлж ах хэрэгтэй гэдэг. Энэ тал дээр та юу гэж бодож байгааг асууж байгаа байхгүй. Аврагын хувьд болохоор хүүн баг болохоор нэг ажил зааж өгөх байгаа юм шүү дээ. Гэхдээ ер нь бол зааж өгнө гэсэн тий яг ижилхэн зааж өгнө. Тий. Гэхдээ яг ингээд мороо хураа жижиг сажиг яг ингээд насанд нь тохирсон орын хураалгах ч юм уу тоглоомын хураал за тэгснээ асгасан юм ин өөр нь арчуулах гэдэг ч одоо юу гэдэг юм бэ нэг жижиг сажиг юм байранд нь аваачиж хурааж тавих маах нэг иймэрхүү юм болоод хийлэгдэг. Тэгээ хоны тэр нь их амар хангалттай яг гэрийн ажилд сургасан гэсэн сургаж байгаа үйлдэл бол нэг хараахан биш л юм шиг санагдаж байна л та. Гэтэ мөн шүү дээ. Одоо заавал эрэгтэй эмэгтэй гэлсгүй угаасаа гэрийн ажил болвол тэгээд байдаг л асуудал шүү дээ тий. Тэгтээ яг тэрэнд бол яг нэг ээж аав нар үлгэрлэлд үзүүлвэл арай дээр юм болов гэж бодож байна. Гэхдээ бас нэг талдаа бас одоо ээж аавын хариуцлага юу гэдэг вэ одоо аав жишээлбэл хөвгүүдтэй одоо янз бүрийн юмнууд одоо техник сэлбэгүүдийг яаж засаж болдог вэ гэсэн тиймэрхүү туршлагаасаа хуваалцаж зааж өгдөг ч юм уу тийм ээ. Ээж нь болохоор зэрэг өөрийн гэсэн одоо хоол хийх ч юм уу эсвэл одоо энийг одоо хувцсанараа яаж имхэж цэвэрлэж тавих уу гэсэн одоо тиймэрхүү одоо өөрсдийн гэсэн арай чаддаг юмнасаа зааж өгвөл зүгээр ах гэж үздэг. Надаас энэ ярьсан шигт яасан таалагдлаа.
Үлгэрлэж үзүүлэхэд бол яалтчгүй бид нар яриад шаардлага байхгүй те. Хүүхдүүд нь яг харж өсөж байгаа л юм аа одоо. Дуран штэ. Жишээ нь охин банд хоёруулаа гэхэд аав нь ингээл англи л гэжтэй зүгээр ингээд бодон дээр байж идэг бол хөвгүүд ерөөхдөө л тэр хайс руу одоо сурах гад те. Гэтэ хүмүүс л ий бийж идэм ээ нөө. Тэ охтууд болохоор ээж хүн болоод ирсэн ингээл хамаг юм хийгээл бүх юм амжуулаад ингэдэм байх гэсэн юмар сурч байгаа штэ. Тэгээд би бас ингэж боддог ер нь нөгөө эхтэй эмэгтэй хүүхэд гэж юусэн ажлыг хуваарлахгүйгээр одоо галтгооноос эхлэлтэй ерөөсөө л одоо хэрвээ тэр юм одоо би хоёр хүүгээ юу гэж боддог вэ? Хэрвээ ганцаараа амьдарч байгаа тохиолдолд бол хоолоо хийгээд идчихдэг хувцас аваачдаг гэрийнхаа бүх юм одоо ингэж хариуцаж чаддаг байгаасаа гэж боддог байхгүй юу? Ч одоо нэг эмэгтэй хүний царай одоо царай аргаж байх уу заавал тусламж хийхдээ те хоолоо хийж чадахгүй одоо бүр хувцас угааж чадахгүй ингээ бөөгнүүлээд байгаа дэхгүйгээр ер нь ямар ч одоо ганцаараа нэг алдар байсан ч гэсэн амьдрах тийм чадвартай байгаасаа гэж боддог. Тэгээ энэ дээр бас түрүүн их хэллээ л да яг нөгөө ээж нь юу чаддгаа заа аав нь юу чаддгаа заа гэдэг бол бас их гоё юу байна. Одоо хэлмээр санагдаж байгаа зүйл нь жишээ нь эмэгтэй хүмүүс одоо миний хувьд бол яг тийм технологид холбогдолтой юм да жоох муу байхгүй юу? Муу гэхээс илүү сонирхдаггүй. За тэгээд машин тэрэг бас сонирхдаггүй. Тийм болохоор одоо тэр талаараа хүүхдүүдэд юм зааж өгч чадахгүй байна шүү дээ. Тэгэхээр миний чаддаг юм бол одоо тэр одоо ч юм уу тийм ах уу наа захаа одоо хогоо амтлах ч юм уу тийм юм болохоор зааж өгч чадаад байдаг. Манай нөхөр болохоор техникч юм уу тиймээс компьютер юу гэдэг одоо юм засах тэр тал дээр нь бол надаас хамаагүй савч тэрийг зааж өгдөг юм уу иймэрхүү байдлаар одоо зааж өгөх гэж явахдаа ерөөдөө л ингээд сургаалах нь шүү дээ хамт байж байгаа. Тэгэл явна гэж боддог. Тэгээд би энэ дахиад нөгөө нэг юм хэлмээр санагдаад байгаа байхгүй юу? Юу вэ гэхээр ер нь бол одоо нийгэмдэр тэр амьдралдээ тэр хөвгүүдэд бэлдэх, охтуудаа бэлдэх гэж хэтэрхий ингэж нэг тал руугаа битгий одоо яваагаас айж бодоод идэв. Тэгээд хүн одоо охтуудыг болохоор энгийн ийм юм байлгана те. Хөвгүүд болохоор одоо ийм бэлтгэгдсэн байх ёстой гэж биш. Зүгээр л одоо хүнтэй зохицож амьдрах те. Одоо шаардлагатай үед өөрийнхөө зүйлс хийж чадах юм да. Одоо хийж чаддаг байгаасаа гэж боддог. За яг хоо тэр нөгөө эмэгтэй хүнийг ойлгох ч юм уу те тэр тал дээр бол аяндаа нөгөө аав ээжээсээ үлгэр дуураалаад ингэ явчих واخ гэж боддог. Хэтэрхий одоо битгий ялгарлаж хандаасаа за охтуудыг бол ингэж өсгий, эрхлүүлээ, ажилд одоо сургаад яах вэ? Ирээдүйд ихнэр болно гэдэг юм те. Хөвгүүд болохоор яах те тэд нар бол нэг тийм тоогоо тахын байхгүй гэдэг юм уу? Нэг тийм хуучин хандлагаар биш одоо хөвгүүдэд ч гэсэн яг анхаарахтай ижилхэн, охтуудад ч гэсэн яг ижилхэн. Гэхдээ мэдээж байгалийн ялгаа байгаа. Тэрийг нь хүлээн зөвшөөрч ойлгож тэгтээ хандахтай болохоор яг ижилхэн хандаасаа. За тэгвэл өнөөдрийнхөө подкастыг ингэж болтой. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.